Баянгор аймгийн засаг даргын тамгын газраас бэлтгэн хүргэдэг шинэ Баянгорын төлөө цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар гэр бүлийн үнцэн чуулган зохион байгуулагдсантай холбогдуулан бэлтгэн хүргэж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс залуу гэр бүлүүдэд зориулсан гэр бүлийн үнцэн чуулганыг зохион байгууллаа. Энэ сарын 2-оос 10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан уг чуулганаар гэр бүлийн хөгжил саадуулж байгаа олон тулгымцсан асуудлыг цогцоор нь хэлэлцэн тэдгээрийг шийдвэрлэх арга зам гарцын талаар мэдээлэл өгч өртөөчилсөн сургалтыг хийсэн юм а. Гэр бүлийн гишүүдийг ижил тэнцүү үүргийг ойлгуулах хэрэгтэй. Төрийн энэ рүү оролцох хэрэгтэй. Орон нутгийн удирдлагууд оролцох хэрэгтэй, тийм үү? Төрийн бас байгууллагууд оролцох хэрэгтэй. Бүгдөө жигдэрч байж нийгмийг л бид нар заасан. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл аймгийн хэмжээнд төдийгүй улсын хэмжээнд өсч залуу гэр бүлүүддэх салалт нэмэгдэж байна. Улмаар хүүхэд өнчрөх асуудал ихэлсэн дүнтэй байгаамаа. Иймд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, мэрэгжилтэн, нийгмийн ажилтан нийлсэн 50 хүнийг сургагч багшаар бэлтгэж аймгийн хэмжээнд нийт 20 сумдад 4 чиглэл гарan нэгэн зэрэг чуулган зохион байгуулж өртөөчилсөн сургалтыг зохион байгууллаа. Улмаар Монгол улсын Баянгор аймгийн ирээдүй болсон залуу гэр бүл тэр дундаа хүүхдүүдийг ирээдүйн иргэн болоход төлөвшүүлэх ажлын эхлэл нь энэ болж байна. Энэ хичээлийг заах явцад бол яг хүн болгоны өдөр тутмын хэрэгэлдэг өдөр тутмын мэддэг сэдв байсан. Гэсэн хэдий ч одоо оролцоо гэр бүлүүд маань одоо уучлах тийм ээ сэтгэл өөрийнхөө уучлах хүсэх тийм сэтгэлийг бичгээр болон амаараа бас одоо бусадтайгаа хуваалцажсэн. Тэгээд бас талархсан баярч талархснаа бас илэрхийлж чөлөөтэй бусадтайгаа сэтгэлээ хуваалцахад маш их таатай байсан. Одоо удам хөсаагаан дээдлийн ерөөсөө ургийн бичгийг болоо хөтлөх ёстой юм байна. Хүн болгоодоо бол ургийн бичгийн хөтөлбөр болж байгаа. Мөн Монгол нэршлэлээр нь 9 үеэ нэрлэж чаддаг боллоо. Дээрээс нь гэр бүлдээ ажиргалтай байхын тулд одоо хин хиндээ үнэнч байх гэр бүлийн ажиргалтай ариун нар нь авч үлдэхэд удам ухсаа яс үнцээ бас дээдлэх талаар урсан. Энд нэлээх ойлголттой болж үлдчихэж байгаа. Ер нь бол эцэг их нь ямар байна? Хүүхдийн зан төлөвт тэр нь үлдчихэдэг. Цаашдаа хүүхдийн хүмүүжил төлөвшөл болоод цаашдаа амьдрал хувь заяанд нь бол эцэг ихээсээ авч үлдсэн тэр зан төлөв нь бол мэдээж нөлөөлөд явж идэг. Тэр талаар бас нэлээд мэдээллүүдийг өгсөн байгаа. Хөдөө сумдаар явж байхад бол хүлээж авж байгаа залуу гэр бүлүүдийг хүлээж авч байгаа хандлага их гоё байсан. Тэгээ бүрэн сэтгэл нь хөдөлсөн. Яг хэрэгцээтэй өнөөдөр өдөр тутмын алхам тутамдаа одоо бидний гаргадаг алдаануудыг засахад ингэж тусалж байна. Нэрэл бид нар чи ингэдэгчүүдээ гэдэг санаануудыг их оруулж 8 өртөөр сургалтууд орж байгаа. Залуу гэр бүлүүдэд зориулсан өртөөжлсөн сургалтын хувьд гэр бүлүүдийн тэр бүр мэддэггүй боловч амьдралдаа хэрэгжүүлдэггүй олон зүйлийн талаар мэдээлэл өгсөн. Энэ ч утгаараа гэр бүлүүд уг сургалтад оролцсондоо ихэд сэтгэл хангалуун байсан юм а. Гэр бүлдээ саяны ясныг хэрэгжүүлэх юм зөндөө болоо. Нэр өдөр тутамдаа хэрэгэлдэг тийм одоо яс цанслын талаар, удам хөгжлийн талаар гэдэг ерөөсөө мэдэхгүй зүйлс их байна л та. Яг ингээд шууд нэг хүн тэр хүн ингээ ярангуут л бас эн чин тийм штэ гिचгээр тэгсэр нь өөрөөсөө мэддэггүй тийм юм их байна л та. Удам ухсаа гэдэг юм гэр бүлийн ад цаарах гэдэг юм гэр бүлийн үнцэн гэдэг энэ мэдэхгүй асуудал бас байна л та. Мэдхгүйгөө мэдж авлаа. Шиг юм сурж мэдж гэн бид нар чи ер нь санхүүгээ үр хөвгтөө яаж хүмүүжүүлэхээ ер нь ерөнхийдөө бас мэддэггүй байсан юм байна. Энэ сургалтын дээрээс айгүй их сурж авлаа. Маш их баяртай байна. Тэгээд ингээд хөвгттэйгээ ирээ суучин. Манай гэр бүл дээр ирсэн. Ямар ч хэлсэн өмнө нь хүүхдээ хүмүүжүүлчихсэн арга бас авах юм аваад хаях юм хаялаа. Тэгээд гэр бүл төлөвлөлт санхүүгийн орлого зарлагаа хэрхэн хянах гэд ерөнхийдөө өмнө нь амьдралаа хэрэгжүүлж байгаагүй тийм хэрэгжүүлж байгаагүй зүйлүүдээ мэдэж авсан. Тэгээд өөрсдөө тэр яг хүүхдээ яаж хүмүүжүүлэхэд тэднийг сайн зах зугаас нь сайн мэдэхгүй өнөөдөр ингэж мэдж авч байгаа. Тийм л. Чуулганы зохион байгуулах гол зорилго нь аймгийн хэмжээнд гэр бүлийн талаар баримтлах бодлого чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох, архитектон согтуурхтай тэмцэх тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулахад оршиж байна. Аймгийн засаг даргын тамгын газраас бэлтгэн хүргэдэг шинэ Баянгорын төлөө цуврал нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Шинэ Баянгорын төлөө цуврал нэвтрүүлэг нь ETV телевизээр 7 өнөг бүрийн 19 цаг 30 минутаас үзэгч та бүхэнд хүрч байна.